байна уу? Эхний сарын 2 дугаар видео хичээлдээ тавтан морилно. Номныхоо 11-р хуудасны формалны, неформалны диалоги буюу албан болон албан бус харилцаанд анхаарлаа хандуулцгаая. Цэвчний ядна буюу дасгал 1. За CD1-ийн 5-ыг бүгдээрээ сонсон ажиллацгаах нэ. Том Браун студиуе чиштино в школе послухайте оснаште цоржика. За Том Браун чих хэл судалдаг. Тэр сургууль дээрээ байна. Сонсоод юу ярьж байгааг тэмдэглэрэй гэж байна. Тэр ихний дасгалыг бол сонсож байгаад чеклэн гэсэн үг. За 2 дугаар дасгал дээр мөн CD1-ийн 5-ыг сонсноо. Послухайте дополнительный диалог. Сонсоод харилцан яриаг нөхөрөө гэж байна. Тэгэхээр бид бүхэн одоо харилцан ярианд анхаарлаа хандуулад цэгийн оронд тохирох үгийг нөхөн бичцгээе. Dobrý den, já jsem Eva Hanušová. Dobrý den, já jsem Thomas Brown. Těší mě. Těší mě. Odkud jste? Jsem z Austrálie. Aha, to je zajímavé. Co děláte? Jsem student. Studuju na univerzitě. A vy? Jsem učitelka. Pracuju tady ve škole. Děkuju. Prosím. Mějte se hezky. Naschledanou. Vy taky. Naschledanou. Дасгал 3 буюу цэвчний тэрши. CD1-ийн 6-ыг сонсоод ажиллах дасгал байна. Послухайте покойте. Вшимнетесе виславностие. Додоржуйте славны пришисвок. За сонсоод е үсгийн дуудлагыг анхаараарай. За үгийн үргэлтийг бас ажиглаж сонсороо. Ингээд бүгдээрээ CD1-ийн 6-ыг авч сонсцгоё. Já jsem. Odkud jste? Co děláte? Jsem student. Studuju na univerzitě. Jsem učitelka. Pracuju ve škole. Mějte se hezky. Тус номны томруулдаг шилтэй хэсэг нь дөрмийн хэсгүүдээс орсон байдаг. Бид бүхэн номоос хичээлээ үзэж байгаа учраас энэ дөрмийн бяцхан хэсгүүдийг нь тайлбарлаад явъя. Монгол хэлэнд Т ялгал гэж байдаг шиг чех хэлэнд мөн Т ялгал гэж байгаа. Генитив буюу монголоор хариалахын Т ялгалын талаар энд цухас дурдсан байна. За з буюу ас гэсэн ухтар үг байна. Тэгэхээр чех хэлэнд генитив шаардсан ухтар үгнүүд гэж байдаг. Энд болохоор з генитив гэж хэлсэн байна. За жишээ нь Исэм из Австрали гэх юм бол би Австралиас ирсэн гэд ас гэсэн утгыг илэрхийлж байна. Хэрвээ та Монголоос ирсэн гэдгийг хэлэх гэж байгаа бол Исэм из Монголска гэх мэтчлэн хэлэх нь энэ талаар бүгдээрээ дөрмийн хичээл дээрээ багш нэмэлтээр тайлбарлан өгнө. Дасгал 4 буюу цэвчний 4. Цоржиката ви гдиш сис неким сизнамуете. Дополнительная информация о себе. За. Хин нэгэнтэй одоо уулзахдаа юу гэж хэлдэг вэ? За өөрийнхөө мэдээллийг бөглөөрэй гэж байна. Жишээлбэл ясэм гэд нэрээ хэлэх болон за ясэм гэд албан тушаалаа хэлж болно. За жишээлбэл ясэм анита, ясэм студент, ясэм учителка гэх мэтчлэн. Дараа нь исэм из гэд за хаанаас ирснэ, ерөнхийдөө хаанаас ирснэ хэлэхдээ энийг ашигладаг. Ясэм из Монголска, ясэм из Японска гэх мэтчлэн өгүүлбэр зохион. За та бүхэн өөрсдийнхөө хичээл дээр өгсөн үгнүүдээ ашиглан энэ дээр өгүүлбэр бүтээгээрэй. За дасгал 5 буюу цэвчний 5. Номныхоо 12 дугаар хуудсанд анхаарлаа хандуулаарай. Творчте подобные диалоги представляйтесь. За төстэй харилцан яриа бүтээгээрэй гэж байна. Тэгээд өөрийгөө танилцуулаарай гэж байна. За добрый день, я Сэм. Сайн байна уу? Би бол гэд нэр эхлэх нь байна. За нөгөө харилцан ярьж байгаа хүн маань мөн добрый день, я Сэм гэд хэлнэ гэсэн үг. За хариуд нь Тиши минь. Тата байна.
За харилцан харилцагч маань мөн тишимнэ тата байна. Откуда сте хаанаас ирсэн бэ? Откуда гэдэг нь хаанаас, сте гэдэг нь та гэсэн утгатай орж ирж байна. За харилцан харилцагч маань Исемис Монгольска. Исемис Америки гэх мэтчлэн хэлээд ави гэдэг юм бол харин та, а гэдэг нь харин, ви гэдэг нь та гэсэн үг тийм үү. За тэгэхээр тэр хүн маань өөрийнхөө хэлсэн газрыг ирсэн газрыг мөн хэлээд цаа делате. Юу хийдэг вэ? Цаа гэдэг нь юу гэсэн үг. Та бүхэн дэвтэр дээрээ минь багшаа тайлбарлаж хэлж байгаа өгнүүдийг номноосоо хараад бичээд багшаа voice-ийг сонсоод шинэ үгээ тэмдэглээд аваарай шинэ үгийн дэвтэртээ. За тэгээд Исем гэд одоо мэргэжлээ хэлэх нь байна. За эмч бол Исем доктор, эрэгтэй эмч бол тийм үү. За эмэгтэй эмч бол Исем доктор К гэд бид бүхэн энэ өгнүүдийг бол мэддэг болсон. Эргүүлээд ави харин та гэд асуунгууд мэдээж эргүүлээд Исем за журналистка сэтгүүлч гэдэг ч юм уу те ингэж хариулнаа гэсэн үг. За 6 болон 7 дугаар дасгалууд болохоор CD1-ийн 7-г сонсоод ажиллах дасгал байна. За 6 дугаар дасгалын зааврыг бүгдээр уншиж танилцъя. Том а ехать положачка Маринасо в школе. Подивитесь на фотографии. Цаси Том а Марина Ржикаи. Их диалог формальный, неформальный. За Том болон түүний ангийн охин Марина сургуульд суралцдаг. Зургийг хараад Том Марина хоёр юу ярьж байна вэ? За тэдний яриа нь альбан байна уу эсвэл альбан бус байна уу гэж асууж байна. За 7 дугаар дасгал дээр болохоор Доплинтек тексту фотографие пак контролуйте послахем. За зураг дээр хийх бөглөөрөө гэж байна. Дараа нь сонсоод шалгаарай гэж байна. Тэгэхээр за нэгийн D байна тийм үү. Тэгэхээр одоо хоёрын одоо энэ 2 3 4 5 гэсэн энэ дугаарлсан зургнууд маань номон дээрх A B C D E гэсэн харилцан яриануудаас аль аль нь вэ гэдгийг CD1-ийн 7-г сонсон бүгэлцгөөе. Ahoj, já jsem Tom. Čau, já jsem Marina. Odkud jsi? Jsem z Bulharska. A ty? Jsem z Austrálie. Co děláš? Jsem studentka. A ty? Já jsem taky student. Au! Promiň, Marino. To nic. Prosím? Díky. Prosím. Měj se hezky. Čau. Ty taky, Tome. Ahoj. За 8 дугаар дасгал буюу Цвичиний осом. CD1-ийн 8-ыг сонсох дасгал ажил байна. Послухайте а опокуйте. Процвичуйте ви славност те а мне. Додержуйте славный пришзвук. За сонсоод автаарай. Те мне үсгийн дуудлагыг та бүхэн анхаараарай. За үгийн өргөлтийг ажиглаарай. Бүгдээрээ CD1-ийн 8-ыг сонсцгоё. За та бүхэн хичээлээ үзэж явах явцдаа зогсоогоод дахин сонсох боломжтой байгаа. Тэгэхээр CD1-ийн 8-ыг эхний ээлжинд сонсоод үгийн өргөлтийг ажиглан TM-ний үсгүүдийг ажиглаад дараа нь дахин одоо гүйлгэж сонсоод дагаад хэлээрэй. Чангаар дагаж хэлнэ гэсэн үг. Дотроо зөвхөн төсөөлөн хэл сурах гэхээс илүү одоо хэлж байгаа юмнууд багшийнхаа хэлж байгаа чих үгүүдийг болон энэ чих хүмүүсийн CD-н дээр гарч байгаа үгсүүдийг маш сайн чангаар тавтаа дагаад хэлээд байгаарай. Co děláš? Co děláte? Děkuju. Těší mě. Měj se hezky. Mějte se hezky. За дасгал 9 буюу Цвичиний 9 доплинте формальный а неформальный эквиваленти. За
Альбан болон альбан бус адилтгалыг бөглөөрэй гэж байна. За добрый дэн гэхээр одоо альбан, ахой, чаав гэхээр альбан бус гэх мэтчлэн бөглөх нэ. За багш нь өгнүүдийг орчуулад өгье. Адгуудэстэй бид бүхэн мэддэг болсон хаанаас ирсэн бэ? Цаад ялааш юу хийдэг вэ? За баярлалаа гэдгийг хоёр янзаар хэлээд байгаа. Тэггүй юу? За тэггүй тийм үү? Баярлалаа. За промин гэхээр зүгээрээ гэсэн үг. Нэтээсээ хайсги. Цагийг сайхан өнгөрүүлээрэ. Титаки. Одоо чич бас тий. За насхлээд анаа баяртай. За 10 дугаар дасгал буюу цвичины 10 представуйтесь ještě jednou неформальнее. За альбан бусаар өөрийгөө дахин нэг танилцуулаарай гэж юм. Тэгэхээр CD-ийн 7-ыг сонссон түүнтэй ижлэхнээр өөрийгөө танилцуулцаарай. За томруулдаг шилдэг хэсэг буюу дөрмийн хэсэгт анхаарлаа хандуулаарай. Ословэни. За хүмүүсийг дуудахдаа хэрхэн дууддаг талаар авч үзцгээе. Ясэ Марина. За А төгсгөлтэй Марина гэдэг хүний нэр байна. За монголоор бол за Марина гэж дууддаг бол чехдэр А маань О төгсгөлтэй болоод Марино гэж дууддаг бахан. Жишээлбэл монгол хүний нэрнэрээ аваад үзье. Анхаа гэдэг нэртэй байх юм бол Анхоо гэж дуудана гэсэн. За Том гэж байна. Гэвлэгчээр төгсөн эрэгтэй хүний нэр байна. Томэ гэж дууддаг бахны. Та бүхэн эдгээрийг дөрмийн дэвтэртээ өөртөө ойлгомжтойгоор тэмдэглэн аваарай. За өнөөдрийн хичээлийг хамт хийсэн та нартай баярлалаа. Гэрийн даалгаварт өнөөдөр үзсэн бүх шинэ үгийн дэвтэртээ буулган нүдлээрэй. Мөн дөрмийн хэсгээ дөрмийн дэвтэртээ өөртөө ойлгомжтойгоор бичиж аван цээжлээрэй. Ингээд дараагийн хичээлээр уулзцгаая баяртай.